Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Бидний хувьд өөр өөрийн хүлээлтэд хүрэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Тэр үед бидний дотор буруутгалын мэдрэмж төрж, өөртөө дарамт шахалтыг мэдрүүлж эхэлдэг. Энэ нэргээд бидний залбиралд сөргөөр нөлөөлж, Бурхантай харилцах харилцааг манж дагуулдуулдаг. Тэгвэл доктор Стенли өнөөдөр бидэнтэй хэрхэн буруутгалын мэдрэмжээ зөвөр даван туулах талаар ярилцах болно. Ингэснээр бид Бурхантай харилцах харилцаагаа эргүүлэн сэргээж чадна. Хэрвээ та Бурханд итгэж, Бурханы гэр бүлийн гишүүн болсон бол Бурхан таныг аль хэдийн буруугүй хэмээн тунхагласан гэсэн үг. Тиймээс танд ямар мэдрэмж төрөхөөс үл шалтгаалаад Бурхан таныг гэм нүглийн чин шийдэглээс аль хэдийн чөлөөлсөн гэсэн үг. Тиймээс хамтдаа доктор Стенлийн өгүүлэх сүнслэг зарчмуудыг анхааралтай сонсож, амьдралдаа тулгардаг альва буруутгалыг зөвөр даван туулж сурцгаая. Ингээд доктор Стенлийн ярианд анхаарлаа хандуулцгаая. Бид бүгдээр амьдралынхаа туршид буруутгалын энэхүү мэдрэмжийг их бага ямар нэгэн хэмжээгээр мэдэрсээр байдаг юм. Харамсалтай нь маш олон хүн энэ мэдрэмжээ хэрхэн даван туулахаасаа мэддэггүй юм. Тиймээс ч тэд заримдаа өөрсдөө ч анзааралгүйгээр насан туршдаа тэрхүү буруутгалаа тэн амьдарсаар байдаг юм. Гэтэл тэр буруутгал нь тэдний амьдралыг баг багаар сүрүүлсээр байгааг мэддэггүй. Тиймээс өнөөдөр би та бүхэнтэй буруутгалын асуудлаа хэрхэн шийдэх талаар ярилцахыг хүссэн юм. Үннийг хэлэхэд ихэнх хүмүүс эдгээр мэдрэмжүүдтэй хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэддэггүй юм. Тэр бүхэл олон хүн өөрийнхөө дотор төрж буй мэдрэмжүүдийг хооронд нь ялгаж салгаж чаддаггүй. Үүнээс гадна бидний дотор төрж буй буруутгалын мэдрэмж, үндэслэлтэй бодит мэдрэмж үү, эсвэл ор үндэсгүй хуурамч мэдрэмж үү гэдгийг ч тэр бүр ялгаж салгаж ойлгодоггүй юм. Олон хүн дотроо би буруу зүйл маш ихийг хийсэн болохоор Бурхан надад уурлаж байгаа нь гарцаагүй гэж бодсоор явдаг юм. Үүндээ айдас болон буруутгалын мэдрэмжүүд нь ихэвчлэн бидний анхаарлыг өнгөрсөн үе рүү хандуулж байдаг. Үүнээс болоод маш олон янзын сөрөг үр дагаврууд бий болдог. Хэрвээ бид буруутгалын мэдрэмжээ зөвөр шийдэж чадахгүй бол хамгийн түрүүнд бидний оюун санаа хуваагдаж эхэлдэг. Бидний бодол санаа нэг зүйлд төвлөрч чадхаа болж элдв бодолд автан сатаарж эхэлдэг юм. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ бидний эрч хүчийг сурж эхэлдэг. Бид ямар шалтгаанаас буруутгалыг мэдэрч байгаагаас үл шалтгаалаад эрч хүчгүй болж дотроосоо сүлдэн ядарч эхэлдэг юм. Гуравдугаарт бид өөрийн мэдлгүй өөрийгөө шийтгэх арга замуудыг эрэлхийлж эхэлдэг. Заримдаа бид өөрийгөө шийтгэхэд байгаагаа ч өөрөөсөө ч анзаарахгүй явж байдаг юм. Дөрөвдүгээрт айдас дөхшүүрт автаж эхэлдэг. Бурхан намайг нэг л өдөр шийтгэндээ Бурханы шийтгэл миний дээр гарцаагүй ирэх болно гэж бодож эхэлдэг юм. Үүнээс болоод бид айдаст дөхшүүрт автаж эхэлдэг. Тавдугаарт бодлогогүй алхмуудыг хийж эхэлдэг юм. Зарим хүмүүс яагаад бодлогогүй үйлдэлүүдэд зогсоож чаддаггүй вэ? Учир нь тэдний дотроос тэр үйлдэлийг хийлгэх ямар нэгэн хүчин зүйл ажиллаж байна гэсэн үг юм. Бид Бурханы өмнө өвдөг сүгдэхгүй юм бол, түүний үгийг уншиж судлахгүй юм бол, Есүс Христтэй өвчлсөн цагийг гаргахгүй явсаар байх юм бол эцсийн дүндээ бид буруутгалдаа автаж бодлогогүй алхмуудыг хийж эхлэх болно. Учир нь буруутгалдаа хэд автсан хүн сатаархын тулд өөрийгөө ямагт завгүй байлгахыг хичээж эхэлдэг юм. Үргэлж завгүй, үргэлж идэвхтэй, үргэлж хөдөлгөөнтэй байхыг хичээж эхэлдэг. Үүнээсээ болоод Есүс Христэд зориулан хувьчилсан цаг гаргах ямар ч боломжгүй болдог юм. Тийм хүмүүс хэсэг зуурч болов тайван байж чаддаггүй. Учир нь өөрийгөө сатааруулахаа болох тэр мөчөд нөгөө буруутгалын мэдрэмж нь эргэн сэргдэг юм. Эцэст нь тэр хүн сэтгэл готролд автах болно. Сэтгэлдээ буй буруутгалыг хэрхэн шийдэхээ мэдэхгүй хит удаан явсан хүн эцэстээ сэтгэл готролд автаад дуустдаг юм а. Миний бодлоор ихэнх сэтгэл готрлын цаана өөрийгөө буруутгасан буруутгал байдаг юм шиг санагддаг. Жишээ нь би өнгөрсөн амьдралдаа тохиолдсон ямар нэгэн зүйлээс болоод өөрийгөө буруутгадаг болсон байжээ гэж бодъё. Тэгэд хэрвээ би буруутгалтайгаа нүүр тулахаас зайлсхийсээр байх юм бол энэ нь явн явсаар эцэстээ сэтгэл готрол болон хувирна гэсэн үг юм. Тэгэд эцсийн дүндээ нэг л мэдхэд би юу ч хийгээд нэмэргүй, би ямар ч үндсэнгүй, би бусдаар хайрлуулах эрхгүй гэсэн сэтгэл зүйтэй болж хувирдаг. Ийм сэтгэл зүйтэй болсон хүн бусдад маш таагүй хандаж эхэлдэг юм а. Ийм хүмүүсийг хайрлах маш хэцүү байдаг. Ийм хүмүүст сайнаар хандахад
маш хэцүү байдаг юм. Яагаад гэвэл тэд өөрсдийгөө хайр халамж хүртэх эрхгүйгээд хатуу итгэжсэн байдаг учраас тэр юм. Тэд өөрсдийгөө үргэлж бусдаас тусгаарлаж, вакуумжуулж, зожиг, ганцаардмал нэгэн болж хувирдаг юм. Хэдийгээр тэд бурханд итгэдэг, бурхан өөрийг нь уучлсан гэдэгт итгэдэг. Библийг уншдаг байсан ч энэ хүлээснээс тэнч амархан мултарч чаддаггүй. Учир нь буруутгалын мэдрэмж бол хүчтэй мэдрэмж. Энэ мэдрэмжийн хүлээсэнд автсан бол тэмч амархан салж чадахгүй. Өнөөдөр олон хүн сэтгэл готролд автаад үүнийг даван туулахын тулд янз бүрийн эм ууж. Гэхдээ хэрвээ та сэтгэлдээ буй буруутгалаас ангижирч чадахгүй юм бол хичнээн олон янзын эм уугаад ч хичнээн олон эмчд үзүүлээд ч ямар ч үр дүнгүй. Гэтэл бурхан биднийг ийхүү буруутгалын мэдрэмжэндээ автан амьдраасаа гэж хүсдэггүй юм. Харин ч биднийг буруутгалын мэдрэмжтэйгээ нүүр тулж энэ асуудлаа шийдээсэй гэж хүсдэг. Үнэн дээр бид энэ асуудлаа хэдий ч хурдан шийдэн төдий ч сайн юм. Учир нь буруутгалын хүлээсэнд автснаасаа болоод бурхан дүүлчилж чадхаа болсон үе олон хүмүүс байна. Маш олон авяас бэлэгтэй, ур чадвартай хүмүүс үүнээс болоод бурханы хаанчлалын төлөө гайхалтай үйлчлэх боломжоо алдсаар байна. Тиймээс найз минь, хэрвээ чи бурханы нэгүслэр аврагдсан л бол өнгөрсөн амьдралдаа чи юу хийсэн чинь огт хамаагүй гэдгийг санаарай. Учир нь тэр бүхнийг чинь бурхан аль хэдийн 2000 жилийн тэртет Есүс Христийн үүрсэн загалмай дээр цагаатгсан юм а. Энэ бол хамгийн чухал үнэн юм. Та бидний бүх гим нүгэл, бидний гим нүглийн бүх буруутгалыг Есүс аль хэдийн цагаатгсан. Тэр бүх төлөөсийг төлсөн. Хэрвээ тэр бүх төлөөсийг аль хэдийн төлчихсөн юм бол бид тэр төлөөсийг төлөх шаардлагагүй гэсэн үг. Нэг гэмт үйлдэлийн төлөө 2 удаа шийтгэл оногддоггүй үсттэй. Бурхан бидэнд хайртай. Тэр биднийг алдаа гаргадаг гэдгийг маш сайн мэднэ. Биднийг бүтлгүүтэж бүдэрдэг гэдгийг ч Бурхан сайн мэднэ. Тиймээс жилч Паулаар дамжуулан Бурхан бидэнд айлтгахдаа иймд идүүгээ Христ дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй юм а гэж айлтсан юм. Биднийг ялалдаг зүйл бол буруутгал юм. Хэрвээ би буруугүй бол ялгүй. Магадгүй та дотроо түр хүлээгээрэй. Би Бурханы эсрэг нүгэл үйлдсэн байсан ч буруугүй гэсэн үг үү гэж та бодож үж болох юм. Тэгвэл би танд хэлье. Библиэс үзэх юм бол бид Бурханы эсрэг нүгэл үйлдэх үед ариун сүнс биднийг зэмлдэг юм. Энэ зэмлэл нь биднийг гимшил рүү хөтлөн дагуулдаг юм. Харин бид ариун сүнсний зэмлэлийг үл тоон гимшихгүй явсаар байвал Бурханы сахилгажуулалттай нүр тулах болно. Бурхан биднийг гимших хүртэл сахилгажуулалтаа үргэлжлүүлсээр байх болно. Харин буруутгалын хувьд Христ биднийг бүх буруутгалаас чөлөөлсөн. Тиймээс бид өөрсдийгөө зөвхт сайн үйлдэлийн улмаас биш, харин Христийн доторх мөнхийн байр суурьныхаа улмаас зөвхт болгогдсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс бид Бурханаар уучлагдсан, золигдсон, цагаатгагдсан, Бурханы хөвгүүд охид болсон юм. Тиймээс бидний өөрсдийгөө буруутгадаг ихэнх шалтгаан нь үндэслэгүй байдаг юм. Учир нь Есүс бидний бүх гим нүглийн төлөөсийг бүгдийг нь төлчихсөн. Гэхдээ биднийг бүх буруутгалаас Бурхан чөлөөлсөн гэдэг нь бид хизээч нүгэл үлдэхгүй гэсэн үг биш ээ. Бас бид дураараа нүгэл үлдэж болно гэсэн ч үг биш. Харин эсвэргээрээ агуу Бурханы нэгүслийг, Есүс Христийн авралын хүч чадлыг бүхнээс илүү агуу гэдгийг тунхаглаж байна гэсэн үг юм. Тиймээс Бурхан биднийг бүх буруутгалаас чөлөөлсөн гэдэг нь биднийг дураараа нүгэл үлдэхэд хөтлөх биш. Харин ч Бурханы өмнө илүү дуулууртай, илүү даруугаар алхах сэдлийг өгөх учиртай юм. Бурхан биднийг үнэхээр их хайрлаж бидний өнгөрсөн одоо ирээдүйн бүх гим нүглийг уучлж, бүх буруутгалаас чөлөөлсөн. Үүнийг ойлгож ухаарах үед бид дураараа нүгэл үлдэх нь бүхэл улам илүү Бурханыг хайрлаж, түүнийг дуулууртай дагахыг эрмэлзэх болно. Та амьдралдаа олон алдаа гаргасан байж болно. Хүний санаанд багтамгүй нүгэл үлдсэн ч байж болно. Гэхдээ хэрвээ Бурханы нэгүслэр авралыг авсан бол та үрд мөнхөд уучлагдсан гэдгээ санаарай. Та үрд мөнхөд буруутгалаас чөлөөлөгдсөн. Энэ нь мэдээж таны амьдралд хүнд хэцүү асуудал огт тулгархгүй гэсэн үг биш. Мэдээж та хийсэн буруу алхмуудынхаа үр дагавруудыг амсах болно. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Бид Бурханы шийтгэл болон өөрсдийн үйлдсэн гим нүглийн үр дагавар хоёрыг ялгаж салгаж ойлгож сурах хэрэгтэй юм. Бурханы шийтгэл бол ёрын муу дээр буулгаж буй Бурханы уур хилэн өшөө авалт юм. Харин Бурхан өөрийнхөө хүүхдүүд дээрээс хизээж уур хилэнгээ асгадаггүй юм.
эсвэргээр бидний үйлдэлсэн гим нүглийн үр дагавар харин хизээд байдаг юм. Бид гимшиж улаасан ч үүнээс зайлсхийх аргагүй юм. Тиймээс бид үүнийгээ үүрхэл ёстой гэсэн үг. Тэгэхээр бидний өмнө хоёр сонголт байна гэсэн үг. Бид нэг бол өөрийгөө буруутгаж, өөрийгөө бусдаас тусгаарлаж, жожгөрч, өөрийгөө үнд цэнгүүд тооцсон амьдрч болно. Аль эсвэл бид Есүс Христийн доторх байр сууриа бүрэн ухаарч, Бурхны хөвгүүд огтын ёсоор амьдарч, Бурхан биднийг үүр дуучилж буруутгалаас үүр чөлөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Эхний сонголт нь ямар ч ашиггүй, харин ч асар их хортой сонголт. Харин хоёр дахь нь бидэнд ашигтай төдийгүй бидний эргэн тойрны хүмүүст ашиг тустай юм. Тэгвэл би танаас нэг зүйлийг асууя. Хэрвээ бид өөрсдийгөө буруутгаж, өөрсдийгөө өрөвдөж, өөрсдийгөө үн цэнгүй гэж тооцсоор байх юм бол энэ нь нэргээд Бурхны хаанчлалд, Бурхны үйлчлэлд бидэнд бас бидний эргэн тойронд буй бүх хүмүүст ямар ач тустай байх вэ? Ямар ч ач тус байхгүй. Тиймээс бид буруутгалд биш, Бурхны уучлалд анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн чухал. Бид Бурхны уучлалд биш, буруутгалд анхаарлаа хандуулж эхлэх үед бидний дотор өөрийгөө шүүх ба өөрийгөө шийтгэх хүсэл дийлж эхэлдэг юм. Өөрийгөө үнэлэх, өөрийгөө хүндлэх чадвараа алдаж эхэлдэг гэсэн үг. Өөрийгөө ирээдүйд дахиад л алдаа гаргах болно хэмээн бодож ирээдүгөө гутрангаар харж эхэлдэг юм. Энэ нэргэд бидний залбирлын амьдралд ч сөргөөр нөлөөлдөг. Цаашлбал бидний бие махбодд сөргөөр нөлөөлж эхэлдэг юм. Бид сэтгэлдээ буруутгалыг тээж, өөрийгөө буруутгаж зүхэж удаан явах үед энэ нэргэд бидний эрүүл мэндээр ч илэрч эхэлдэг. Сэтгэлийн шаналлаасаа болоод ходоодны шарахтай болсон хүмүүс маш олон бий. Хэрвээ үл итгэгч хүн өөрийгөө буруутгаж явсаар дуусвал эцсийн дүндээ тэр хүн Бурханаас үүрд мөнхөд тусгаарлагдах болно. Тэр хүн Есүс Христэд итгэж түүний загалмайн үхлээр дамжуулан Бурханы аврал уучлалыг хүлээн авахгүй юм бол цаг нь ирэхэд тэр хүн Бурханаас үүр тусгаарлагдах болно. Харин итгэгч бидний хувьд буруутгалын хүлээснээс ангижрахгүй бол шаардлагагүй зовлон эдлэж өөрийгөө дэмий зовоосоор байх болно. За тэгвэл бид буруутгалын хүлээснээс хэрхэн чөлөөлөгдөх юм бэ? Юуны төрөнд би өмнө танд хэлж байсан. Хэрвээ бүтээгч Бурханыг Бурханаа болгон хүлээн аваагүй, түүний хүү Есүс Христийг аврагчаа болгон хүлээж аваагүй хүмүүсийн хувьд бүтээгч Бурханд итэг. Түүний хүү Есүс Христийг аврагчснаа болгон хүлээн авахаас нааш буруутгалын хүлээснээсээ чөлөөлөгдөх ямар ч найдвар байхгүй. Тиймээс Бурханд итгэж, Есүс Христэд итгэж, түүнийг аврагчснаа болгон хүлээж авах нь бидний заавал хийх ёстой хамгийн үндсэн эхний алхам юм. Харин Бурхан ба Христэд итгэгч хүмүүсийн хувьд нэг ялгаг сайтар ялгаж сурах хэрэгтэй. Харин Бурханд итгэдэг ба түүний хүү Есүс Христэд итгэгч хүмүүсийн хувьд нэг ялгаг сайтар ялгаж сурах хэрэгтэй. Энэ бол өөрийгөө буруутгаж буй буруутгалын мэдрэмж болон ариун сүнсний зэмлэл ятгалгын хооронд ялгаа бий. Учир нь бид ихэвчлэн энэ хоёрыг хооронд нь хольж сольж эндүрдэг юм. Тэгвэл энэ хоёрын ялгааг би та бүхэнд хэлж өгье. Буруутай мэдрэмж нь бидний дотор сэтгэлээр унсан, цөхөрсөн мэдрэмжийг төрүүлдэг юм. Харин ариун сүнсний зэмлэл ятгалга нь бидэнд Бурхны уучлалыг ухааруулдаг юм. Буруутгалын мэдрэмж нь биднийг ялалж, биднийг шийтгүүлбэл зохистой гэсэн дүгнэлт рүү бидний хөтлөн дагуулдаг бол харин ариун сүнсний зэмлэл нь биднийг зан чанараа, үйл хөдлөлөө, үг хэл яриагаа өөрчлөн шинжлэхэд хүргэдэг юм. Буруутай мэдрэмж нь бидний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг алдагдуулдаг бол харин ариун сүнсний зэмлэл нь ятгалга нь хийсэн үйлдэл маань Бурхантай нөхөрлөлд маань саад болсон гэдгийг бидэнд ухааруулдаг юм. Буруутай мэдрэмж нь биднийг шийтгэлээс айх айдас руу хөтэлдэг бол ариун сүнсний зэмлэл ятгалга нь бидний хийсэн үйлдэлийнхээ үр дагаврыг эргцүүлэхэд, бодоход тунгаахад хүргэж, улмаар алдаагаа засах сэтлүүдийг бидэнд өгдөг юм. Буруутгалын мэдрэмж нь бидэнд Бурханаас тусгаарлагдсан, Бурханд хаягдсан, Бурханд гологдсон гэсэн мэдрэмжийг төрүүлдэг бол харин ариун сүнсний зэмлэл ятгалга нь гимшлэр дамжуулаад Бурхантай эвлэрч, Бурхантай харилцаагаа эргүүлэн сэргээх халуун хүслийг төрүүлдэг юм. За тэгэхээр буруутгалын жинхэнэ эм бол Бурхны хайр Есүс Христийн загалмай дээр урсгасан цус байх нь. Харин буруутай мэдрэмжийг эмчлэх эм бол ариун сүнсний хүч чадал байх нь. Ариун сүнсний зэмлэл ятгалгаар дамжуулаад бид гимшин улааж Бурханаас ирэх сахилгажуулалтыг хүлээж авахд бэлэн болдог юм.
Энэ биднийг эргээд бурхантай эвлэрэхэд тусалдаг. Тиймээс юуны түрүүнд бидний хийх ёстой эхний алхам бол тийм ээ. Миний дотор буруутгалын хүлээс байсаар байна. Би буруутгалын мэдрэмжинд автсан хിവэр байна гэдгээ хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Хоёрдугаарт чадвал тэрхүү буруутгалын их сурвалжийг олж мэдхийг хичээх хэрэгтэй. Мэдээж бидний заримынх нь хувьд үүнийг хийх амаргүй байх болно. Тиймээс энэ тал дээр туршлагатай бурханлаг зөвлөгчөөс зөвлөгөө авахд буруудах юм байхгүй. Хичнээн алдартай нэгэн байлаа гэд бурхныг таньж мэдээгүй сэтгэл судлаач дээр очих шаардлагагүй. Харин бурханлаг туршлагатай зөвлөгчдөр очоорой. Тэр хүн чамайг амьдралаа хөндлөнгийн нүдээр харж таны дотор буй буруутгалын их үндсэн чухам юу болохыг олж тогтооход чинь туслах болно. Магадгүй энэ гимшээгүй гимнүглээс чинь үүдэлтэй байж болно. Эсвэл баг байхад чинь эцэг эх чинь чамд ийм мэдрэмжийг суулгаж өгсөн байж ч болно. Эсвэл олон жилийн өмнө танд тохиолдсон ямар нэгэн үйл явдлаас болоод та өөрийгөө үнд сэнгүй гин буруутай нэгэн мэтэр төсөөлөх болсон ч байж болох юм. Би өөр тохиолдсон нэгэн түүхийг ярьж өгье. Тэр үед би дөнгөж 5 настай байсан. Би 5 настайдаа ангиасаа гарч явах үед ангид үлдсэн 2 багш хоорондоо миний талаар ярилцаж нэг нь нөгөөдөө энэ чайралц хүү их сайн хүү шүү. Би их хайртай байдаг юм гэж хэлхийг сонссон юм. Би тэр үеийн үйл явдлыг төдийлөн сандаггүй ч багшийнхаа хэлсэн тэр үгийг огтхон ч мартдаггүй. Яагаад тэр үг надад онцгой сэтгэл төрүүлснийг та мэдэх үү? Яагаад гэвэл тэр үед надад аав байгаагүй. Ээж маань гэр бүлээ тэжээхийн тулд цаг наргүй ажилдаг байсан юм. Өглөө гараад орой гэрт ирдэг байсан. Тиймээс надад өөртөө итгэх итгэл гэх юм бараг байгаагүй. Гэвч тэр өдөр багшийн маань хэлсэн үг надад багч болов. Өөрт итгэх итгэлийг, урам зоригийг өгсөн юм. Бид бүгдд л ийм зүйл тохиолдсон байдаг шүү дээ. Гэхдээ хүмүүс надад дандаа сайн сайхан үг хэлдэг байгаагүй. Миний урмыг хугалж, намайг сэтгэлээр унахад хүргэх үгсийг хэлж байсан олон хүнтэй би таарч байсан. Би тэдний заримыг нь одоо ч сандаг. Тэгэхээр бидний хүүхэд нас гэдэг маш чухал байх нь. Учир нь бид хүүхэд байхдаа өөрсдийнхөө талаар бусдын хэлсэн үг бүрийг ямар ч шүүлтүүргүйгээр үнэн хэмээн хүлээж авдаг юм. Нэгэн хүн надад чи бол хинч биш, чи юунд ч хүрч чадахгүй гэж хэлж байсныг би санаж байна. Би тухайн үед тэр хүнд шууд л итгэсэн. Хожим нь тэр мэдрэмжээс салах гэж маш их хичээл зүтгэл гаргасан юм а. Бид баг байхасаа л энэ мэд томчуудын үгийг сонсож өсдөг. Тэгээд бид тэр итгэл үнэмшлээрээ амьдрч эхэлдэг юм. Тэр үгэнд итгэжсэн явж байгаагаа өөрөө ч тэр бүр анзаардаггүй юм. Үүнээс болоод бид насан туршдаа хэн нэгэн хүний суулгаж өгсөн тэрхүү хуурамч буруутгалд хүлэгдэн амьдрах тохиолдолч бий. Тиймээс та хамгийн түрүүнд миний дотор буруутгалын хүлээс бий гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хоёрдугаарт нь чадвал тэр буруутгалын уг үндсийг нь олж тогтоохыг хичээх хэрэгтэй. Миний хувьд энэ алхам маш хүнд алхам байсан. Гэвч зүрх сэтгэлийнхэн гүнд нуугдж буй буруутгалын хүлээснээс ангиж ирч үүний цаад учир шалтгааныг олж тогтоохын төлөөх аялал маань үнэхээр гайхамшигтай, сонирхолтой, бас өвдөлттэй аялал байсан юм а. Бурхан урт удаан аяллаа замд надад баг багаар бодит байдлыг минь харуулж өөрийнхөө талаар огт мдээгүй олон зүйлсийг илчилж өгсөн. Тиймхүү буруутгалын хүлээснээс ангиж ирснийхаа дараа би юр бусын эрх чөлөөг мэдэрч байснаа тодхон санаж байна. Үүний төлөө би Бурханд бүх насаараа талархаач баршгүй юм. Энэ бол цэвэр Бурханы өршөөл нэгүсэл байсан. Тиймээс би танд хэлье. Бидний өмнө 2 сонголт байна. Нэг бол та өөрийнхөө мэдрэмжинд хөдлөгдөн, буруутгалдаа хүлэгдэн, өөрийгөө зовоож, шаардлагагүй зовлон эдлэж амьдарсаар байх сонголт. Эсвэл та Бурханы уучлал өршөөлийг хүлээн авсан гэдэгтээ бат итгэж, Христийн доторх эрх чөлөөтэй амьдралыг сонгох сонголт. Бурханы авралаар бид Бурхан руу очиж түүнээс зурах тэр үед тэр биднийг чөлөөлдөг юм. Учир нь тэр 2000 жилийн тэртээ Хүү Есүс Христийнхээ загалмаан үхлээр дамжуулаад бидний бүх төлөөсийг аль хэдийн төлчихсөн. Таныг өөрийгөө буруутгах болсон шалтгаан чинь юу ч байж болно. Магадгүй зарим хүмүүсийн хувьд өчүүхэн жижиг санагдаж болох зүйлч байж болно. Гэхдээ хэн нэгэнд өчүүхэн санагдах зүйл өөр хэн нэгэнд дааж давшгүй мэт санагдаж байж болох юм. Тэгвэл та тэр зүйлтэйгээ холбоотойгоор нэг зүйлийг санах хэрэгтэй. Шинэ гэрээний цаг үед хэн нэгэн хүн гэмт хэрэг үлдэж шоронд хоригдох үед тэр хүний хийсэн хэргийг цаасан дээр бичээд үүнийхөө төлөө ямар ял эдлэх ёстойг нь тэр цаасан дээр бичдэг байжээ. Тэгэд тэр цаасаа шоронгийн хаалган дээр хаддаг байсан. Тэгэд тэр хүн эдлэх ёстой ялаа бүрэн эдлээ дууссан бол
Тэр хүний ялыг тэмдэглэсэн цаасан дээр бүрэн төлсөн гэсэн утгатай тэмдэглэгээ хийж өөрт нь өгдөг байсан. Тэгэд хожим нь хин нэгэн тэр хүнийг хийсэн хэргийнх нь улмаас яллах аваас тэр хүн нөгөө цаасаа харуулад баримт нь энэ байна. Миний өр бүрэн төлөгдсөн. Би бүрэн цагаатгагдсан гэж хэлдэг байжээ. Эцэст нь танд хэлэхэд өнөөдөр итгэлийн амьдралдаа бид ч бас үүнтэй адил зүйлсийг хийж амьдрах учиртай юм. Тиймээс дараагийн удаа сатан тань руу эсвэл хорон муу хэн нэгэн таны гомдоохыг хүссэн хэн нэгэн довтолж яллан буруутгах юм бол та гартаа Библийг бариад Бурхны үгэнд хэлэхдээ Бурхан миний гэм нүглийг бүр мөсөнд цагаатгсан гэж бичсэн байна. Баримт нь энэ байна гэж хэлээрэй. Тэгээд Бурхан бидний өнгөрсөн одоо ирээдүйн бүх гэм нүглийг цагаатгаж бидний буруутгалыг үрд үгүй болгосон гэдгийг өөртөө дахин сануулаарай. Учир нь үүнийг би санаанаасаа зохиж яриагүй юм шүү. Харин Бурхны үг болох Библи үүнийг гэрчлэн баталдаг юм. Итгэгчид бид гэм нүглийнхээ буруутгалаас айл хэдийн чөлөөлөгдсөн юм. Учир нь Христ загалмаа дээр нас барахдаа бидний үүрэх ёстой байсан бүх шийтгэлийг нэг мөсөн үрсэн. Тиймээс өнгөрсөн үеийнхээ алдаа дутагдлыг дахин өөртөө сануулах шаардлагагүй. Өөрийгөө Бурханаас уучлалыг хүлээж авсан хүн гэдгээ хүлээн зөвшөөр. Тэгээд Бурханы өмнө итгэл болон дуулууртай байдлын амьдралаар үргэлжлүүлэн амьдр. Учир нь бид буруутгалдаа автаж амьдарсаар байх үедээ Бурханы уучлал бүрэн төгс гэдгийг нэг бол ойлгоогүй, нэг бол хүлээн зөвшөөрөөгүй явж байдаг. Тэгвэл дуулал номд дуулаач бидэнд нэгэн чухал үннийг сануулсан байна. Хамтдаа дуулал 103-ийн 8-аас 12 дугаар ишлэлд бичигдсэн энэхүү гайхамшигтай үгсээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлүүлцгээе. Эзэн өрөвч нэгүүлсэнгүй, уурлагтай удаан, хайр инэрлэр илбэг баян, үргэлжид тэмцэлдэхгүй, уураач тэрээр мөнхөд хадгалахгүй, хэлэнцэд минь тааруулан хандаагүй билээ. Тэрээр бидэнд гин буруугаар манч хариулаагүй билээ. Бидэнд учир нь Тэнгэр нь газрын дээгүр өндөрт байдаг шиг түүнээс эмээгчдэд инэрл хайр нь агуу их. Өрнөн дорноос хол байдаг адил гэмд үйлдэлийг маань биднээс тэрээр тийм холдуулсан. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.